За сайн байна уу? Та бүхэндээ орой минь хүргэе. За өнөөдөр бас нэгэн сонирхолтой мэдээлэл оруулна. За энэ бол Монгол NFT-ийн чоны тухай. За энэ чоныг хэрхэн одоо зарах захиалгах уу? Зарах захиалгаа хэрхэн цуцлах уу? За энэ ер нь чоны эдэш гэж яг юу хэлээд байгаа юм? Би одоо хувь хүн талаасаа энэ эдэш гэдэг байгаа зүйлээс хэрхэн ашиг хүртэх боломжтой юм? Дансаа яаж цэнгэлэх юм гих мэтчлэн мэдээллүүдийг бол хүргэе гэж бодсон. За та бүхэн санаж байгаа бол Монгол NFT анх аюу хийгээд за дансаа цэнгэлсэн, за магадгүй тухайд аюуд орж чадаагүй ч гэсэн бүртгэл үүсгэсэн бүх хүмүүст бол нэг юм үнэгүй чон бэлгэлсэн. За тухайн үед бол бичлэг заавар оруулж исэн. За тэр үнэгүй чон маань өнөөдөр бас өөрийнхөө хэмжээнд ингээд шин эдэш, чоны эдэш бий болоод хөрвөх те одоо хэрэглээнд нэвтрэх чадварууд нь бол нэмэгдээд явж байна. За та бүхэн Монгол NFT-гийн өөрийнхөө аккаунт руу ороод за миний NFT хэсэг рүү оронгууд таны чон харагдаж байгаа. За хамгийн эхлээд хэрхэн одоо зарах захиалга авах уу, зарах захиалгаа хэрхэн цуцлах вэ гэдэг тухай хэлж өгье. За Монгол NFT, миний NFT руу ороод чон дээрээ дарангууд таны чонны одоо шинж чанар дахин давтагчгүй мөн чанар нь бол энд ингээд харагдаж байгаа. За өсвөлэн чон, за тэгээд ямар одоо эзэмшигч нь гэдэг таны өөрийн чинь аккаунтаар ч юм уу эсвэл контакт адрес нэг мэдээлэлүүд харагдаж байгаа. За энэ дээр би бол чоноо зарах хүсэлгүй учраас зүгээр үзсэн маш өндөр тоогоор зарах захиалга өгөөд цуцлаад үтсэн байгаа. Тэгээд та бүхэндээс одоо боддоор бас үзүүлэе гэж бодлоо. За ингээд доошоо явуулангууд зарах гэж байгаа. Зарах гэдэг дээр дарахаар төгрөгөөр болон Монгол NFT-гээр гэсэн хоёр сонголт байгаа. Та магадгүй Монгол NFT-гээр зарж болно, төгрөгөөр зарж болно. За төгрөгөөр би одоо сая төгрөгөнд зарах юм бол энэ дээр үнэ хийчих шүү дээ. Тэгээд сая төгрөгөнд зарах юм бол 10% шимтгэл хасагдаад надад бодит орлого нь 800 мянган төгрөг таасанд орж ирэх нэ гэсэн үг. Тэгэхээр төгрөгөөрөө NFT-гээр өгдөгөө сонгоод ханшаа хийгээд зарах захиалгаа өгчнө гэсэн үг. За зарах захиалгаа өгсөний дараа яах юм гэхээр буцаагаад зарах захиалгаа цуцалж болно. За магадгүй та зархаа болоод тийм үү үнэ өөрчлөе энэ гэх юм бол зах зээлээс буцаагаад одоо тухайн зарах захиалгаа цуцлаад зах зээлээс татах гэдэг энэ хэсэг рүү бол дараад ингээд цуцалж байна. За энэ бол ерөөсөө наазахын зүйл, хүмүүс бас яаж зарах юм яах юм ингээ асуух. За ингээд цуцалжингууд нөгөө зарах гэдэг анхны хэлбэр рүү очиж. За ингээд та зах зээл дээр өөрийнхөө чоныг зараад буцаагаад одоо захиалгаа цуцлах боломжтой гэсэн. За дараагийн нэг зүйл нь юу вэ гэхээр та өөрийнхөө чоныг илүү үн цэнтэй, илүү өгөөжтэй байлгая гэж бодвол энэ чоны эдэш гэдэг зүйл рүү ороод өөрийнхөө нөхцөл бололцоо хөрөнгийн хэмжээндээ тохируулаад тодорхой тухайн нөхцөлд тохирсон хэмжээгээр хөрөнгө оруулалт хийж чоноо илүү үн цэнтэй болгож хөгжүүлэх боломжтой гэсэн. За жишээ нь энэ хамгийн ихнийхээ хэдүүлээ харъя. За одоо бол явцсан 55 шон оролцсон байгаа юм байна. 46,803. За тэгээд нийт бол 1 тэрбум төгрөгийн одоо чон мөнгө босгох хэрэгтэй юм байна. За тэгээ энэ нөхцөлийн хэдүүлээ уншия. За жишээ нь энэ дээр цааш унших. Гэрэгтэр харъя. За чоннууд нэгдэн нэг эдэш буюу 1 тэрбум төгрөг цуглуулна. За Монгол NFT компани зүгээс яг түүнтэй тэнцэх буюу 1 тэрбум төгрөг нэмж нийт 2 тэрбум төгрөгөөр Монгол NFT coin-ыг зах зээлээс худалдаа авна. Тэгэхээр худалдаа авна уг эдэш дуус чоннууд хөрөнгө оруулалт нь ашигын хамт тараагдах үед Монгол NFT-гийн компани өөрийн анх оруулсан 1 тэрбум төгрөгийг л буцааж
уг эдшнээс олон нийт ашигыг зөвхөн эдшинд оролцсон чоннуудад оруулсан хувь хэмжээгээр нь 100% хуваарлана гэж. Тэгэхээр та яах юм бэ гэхээр хамгийн доотлол нь 300 мянган төгрөг, за дээдл нь 15 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд за нийт хөрөнгийн хэмжээ 1 тэрбум болоод энэ нөхцөл хаагдсны дараа буцаагаад нийт оролцсон чоннууд маань 2 тэрбум төгрөгөөс ашиг хүртэх боломжтой гэсэн ийм нөхцөлтэй төсөл гэх юм уу, ийм нөхцөлтэй идэж байна. Тэгээд та бүхэн өөр бас зөндөө байгаа. Тэгэхээр зүгээр ингээд чоноо хадгалах биш, нэмэлт хөрөнгө оруулалт хийгээд буцаагаад тодорхой хугацааны дараа ашиг хүртээд явах боломжтой юм байна. За жишээ нь дараагийнх нь энэ дээр хэдүүлээ харъя. За нийт хэмжээ тэнд харагдчихээн. За тэгэнгүүтээ доод хазалт буюу доод хэмжээ нь энэ болохоор түрүүн төгрөгөөр хэлсэн бол энэ Монгол NFT coin-оор юм байна. За доотлол нь NFT бол 1000 ширхэг. Тэгээ сая ширхэг. Тэгээд дээдл нь бол 30 сая ширхэг ингээд NFT-гээр оролцох боломжтой. За одоо бол 446 чон бол оролцсон байгаа. За ашигын хувьд бол нэг NFT тутамд 56.57% буюу 42 задгааш 42 цент гэх юм да. USD буюу доллар оногдохоор ингээд үйл явц явагдаж байна. Тэгэхээр нөгөө энэ төсөл маань хаагдаад хэмжээндээ хүрчих юм бол яг нэг NFT дотроо хэд оногдох вэ гэдэг нь бүр тодорхой болох ба. За тэгээд та бүхэн эдэш хэсэг рүү ороод зарлагдсан энэ хөрөнгө оруулалтын багц байгаа. Тэр зарлагдсан хөрөнгө оруулалтын багцаа өөрсөндөө тохируулаад ерөөдөө худалдаа авалт хийж өөрийнхөө чоныг идэгүн цэнтэй байлгах боломжтой гэсэн үг. За тэгээд буцаагаад мэдээж тодорхой нөхцөл заасны дагуу ашиг хүртэх боломжтой гэсэн. За дараагийн нэг зүйл нь хитвч хэсгийг би танилцуулъя. За энэ хитвч хэсэг дээр бол хоёр янзаар орлого зарлага хийх боломжтой. Нэгдүгээрт нь төгрөгөөр мөн NFT coin-оор гэж хоёр янз байгаа. За NFT coin-ийн хувьд бол комплекс биржээс орлого хийн. Нөгөөх нь төгрөгөөр бол шууд банкны данс руу төгрөг шилжүүлэх гэсэн ийм хоёр янз байна. За бас нэг юм хэлж өгье. Хэрвээ та ямар нэгэн байдлаар 1-2 эдиш гэдэг энэ хөрөнгө оруулалтанд оролцоод явж исэн coin юу үндсэн чоныхоо NFT-г заръя гэж үзэх юм бол тухайн таны оролцсон эдиш болгоны хөрөнгө оруулалтын хүртэх тэр бүх эрх нь таны зарсан хүн рүү шилжинэ гэдгийг бас маш сайн анхаарах хэрэгтэй. Тийм учраас та бүхэн сайн судалж ийж зарах уу эсвэл нэмэлтээр хөрөнгө оруулалт маягаар эдиш гэдэг байгаа зүйлд оролцоод ингээд өвшөө цаашаа value буюу үн цэнээ тогтоогод явах вэ гэдэг сонголтоо бол та нар өөрсдөө хийгээрэй. За миний хувьд бол ойрын 1 жилд бол энийг зарахгүй гэдэг байр суурь дээр зөвхөн хувь хүний өөрийнхөө аккаунтыг бол тэгж бодож байгаа. Яа тэгэхээр Монгол шиг дөнгөж NFT гэдэг энэ зүйл эхэлж байгаа. За магадгүй виртуал гэдэг энэ зүйл дөнгөж эхэлж байгаа. Зах зээл жижигэнтэй хөрөнгө оруулалт багтай ийм улсад бол мэдээж доотлол нэг 5 жил 3-5 жил 5-аас дээш жил бол зарцуулагдчихийж тухайн энэ хөрөнгийн үн цэн тасралтгүй байгаа, тогтмол байгаа энэ өгөөж бол нэмэгдэнэ гэж би бол бодож байгаа. Тийм учраас та бүхэн өөрөөсөө яг NFT гэж юу юм, би энэ жишгээд байгаа зүйл нь нэмэлт хөрөнгө оруулалт зарцуулах боломжтой юм уу, өгөөжтэй юм үгүй юм уу гэдгээ судлаад за тэгээд шийдвэр гаргаарай гэж зөвлөе. За бүгдэнд нь ямар ч амжилт хүсье. Асуух, тодруулах зүйлээ байвал асуугаарай. Миний хувьд бол магадгүй 5-аас 1 дээш жилийн дараа өгөөж өгнө гэж харж байгаа учраас одоохондоо бол яг ганц хоёр боломжтой эдиш гээд
хөрөнгө оруулалтандаа үдэш өгөөд хөрөнгө оруулалтандаа оролцоод ер нь жоохон арчилж тордоод гэх юм уу да. Виртуалаа бол байлгаж исэн дээрээ гэж үзэж байгаа. Тэгээд та бүхэн одоо энэ маркет руу оронгууд зөндөө чонууд байгаа. Зарах захиалгатай. Зарим нь өөрийнхөө чоныг сая 500-аар үнэлсэн байхад зарим нь 200 мянгаар үнэлсэн байна. Тэгэхээр мэдээж зах зээл бол шинэ учраас янз бүр тухайн хүн хэдэд үнэлж зарна. Тэр зүйлээс хамаарат зах зээлийн value бол тогтно. Тэгээ энэ дундаас чинь шигшигдэж явсараа байгаад эцэс сүүлд нь ховордоод зарах хүн олдохоо болох. Эсвэл энэ төсөл цаашаа өөжтөгөөр үргэлжилж илүү олон одоо хамрах хүрээтэй болсон тэр цагт л илүү үнцэнт хүрнэ гэсэн. Тэгэхээр урт хугацааны хөрөнгө оруулалтын аялал гэдгийг бол маш сайн ойлгох хэрэгтэй. Тэгээд энэ дээр та бүхэн харж байна. За зарим нь 299-ээр зарна гэж яхад за зарим нь 2 саяар 2 сая NFT гэдэг чинь. За зарим нь түрүүн сая 500-аар сая 500 мянгаар зарна гэжсэн. Янз бүр байгаа. Тэгэхээр энэ яагаад ийм зөрүүтэй, яагаад ийм өөр байгаа юм бэ гэдгийг бол мэдээж шин чанарын хувьд дахин давтагдчихгүй нэг нь нөгөөгөөс өөр учраас мөн одоо тухайн эзэмшигчийн үзэл бодол, эзэмшигчийн үнэлэмж өөр учраас энэ ханш бол ийм зөрүүтэй өөр хоорондоо ялгаатай байгаа. Хэсэг одоо хугацааны дараа магадгүй 3-аас дээш жилийн дараа ер нь нөгөө биткойн одоо жигтгэн нэг доктортой үнэн дээр байдаггүй шиг яг л тэгээд явах бах зах зээлийнхаа хуулиар. Одоо жишээ нь та нар ингээ харж байна. Зарим койнууд өлсгөлөн гэсэн статустай байна. Ямар нэгэн одоо нэмэлт хөрөнгө оруулалт хийгээгүй байхад за зарим нь бол доош ингээ гүйлэхээр за NFT буюу одоо 1,600,000 гээд ингээд энэ NFT эдэн шийдсэн гэсэн ийм статустай байна. Тэгэхээр нөгөө миний ойлгож байгаагаар бол эдэн шийдсэн гэдэг байгаа энэ хөрөнгө оруулалт хийсэн юу бол арай өнсгөлэн байгаа одоо NFT-гээсээ илүү үн цэнтэй зарагдан. За шинэ чанарын хувьд бас өөрчлөгдөд ингээ явдаг гэсэн тийм ойлголттой. Тэгэхээр та бүхэн бас өөртөө наривчлаад судлаарай. Тэгээ бүгдэнд нь амжилт хүсье.